Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь масштабын хичээл орох нэ. За масштаб гэж юу хүүхдтэй хариулаарай багштай. Бодоорой. За газрын бодит хэмжээ хэр зэрэг багсгаж зурсныг харуулах бичлэгийг масштаб гэдэг байна. Масштабтай холбоотой уртын хэмжээ гэдэг багш сэргэн санаа. За 1 метрт 100 см. 1 км-т 1000 м. За тэгвэл 1 км-т 1000 м байдаг бол 1 км-т хэдэн сантиметр байх вэ? Бүгдээрээ олъё. За тэгвэл нөгөө 1000 м-ийн зөвхөн 1 м-т нь 100 см байгаа бол мэдээж бид нар яах вэ? 1000-ыг 100-тай яах вэ? Өржүүлэн зүйтэй. За энэ хариу зөв үү? 1 км-т 100,000 см. Сайн байна. За одоо масштабыг дотор нь 3 нэгдүгээрт нь тоо масштаб бичээд аваарай. Хоёрдугаар нэрлсэн масштаб. Гуравдугаар нь шугам масштаб. За бичээд аваарай. За масштабын бодлого бодъё. 3 төрлийн бодлого. Эдгээр бодлого нь төрөл нь бодит хэмжээ ба газрын зураг дээрх хэмжээ өгөгдөж масштабыг олох бодлого. Улаанбаатар хотоос Цэцэрлэг хот хүртэл 400 км зам газрын зураг дээр 20 см урттай зурагдсан бол газрын зургийг юу олж байна? Масштабыг олж байна. За өгөгдсөн байдал нь бодит хэмжээ өгөгдсөн, газрын зургуудад тэмдэглэсэн хэмжээ өгөгдсөн, масштабыг олох нь. За 400 км-т хэдэн сантиметр байна вэ гэж. За бид нар нөгөө 1 км-т 100,000 см байгааг ашиглана. Тэгээд 400-га 100,000-тай өржүүлнэ. За хариугаа тулгаарай. За улаанаар хариу гарсан байна. Тулгаарай. За газрын зураг дээр зургийн масштаб нь 20 см-т хэдэн сантиметр байна? За тэгвэл 1 см-т хэдэн сантиметр багтах вэ? Тэгэхээр яах вэ? Нөгөөцөдөө 40 саягаа 20-тоо хуваа. За тэгээд нэгийг харьцах байх нь 2 сая. Буюу масштабаа бичсэн байна. Улаанаар бичсэн байна. Харуuгаа тулгаарай. Дараагийн бодлого. Бодит хэмжээ ба масштаб өгөгдөж газрын зураг дээр тэмдэглэх хэмжээг олох бодлого. За хоёр хотын хоорондох зай 300 км. За нэгийг харьц 5 саяын масштабтай газрын зураг дээр энэ зайг ямар хэмжээтэй дүрслэх вэ гэсэн. За зурглаа. Масштаб нь мэдэгдэж байгаа, бодит хэмжээ мэдэгдэж байгаа, газрын зураг дээр тэмдэглэсэн хэмжээгээ бид олох нь байна. Нэг басны ийм масштабтай зургийг хэд дахин багсаж зурсан гэдэг олох нь шүү, тийм ээ. За масштабаа ашиглаад 1 см-т ямар хэмжээ багтаасан бэ гэдгийг олохын тулд яах вэ? 100,000 см ашиглана. 5 саяга 100,000-тай хуваалаа 50 км. Энэ юу гэсэн үг лээ? 1 см-т 50 км зай багтаасан байна гэсэн хариу. Одоо бид нэр газрын зураг дээр зайг ямар хэмжээтэй дүрссэн бэ гэдгийг олохын тулд яах вэ? Мэдээж 300 км-ийг 50-тай хуваа. Дэлхий дээр яах нь 6 см-ээр дүрсэлсэн байна. За дараагийн бодлого. Төрөл нь масштаб ба газрын зураг дээр тэмдэглэсэн хэмжээ өгдөж бодит хэмжээг олох бодлого. Улаастай хотоос Төв аймаг Эрдэнэ сандсан хүртэлх зай ийм масштабтай газрын зураг дээр 3.8 см хэмжээтэй дүрсэлжээ. Бодит хэмжээг ол гэсэн байна. Нэг асны хоёр хотын хоорондох зай гэсэн үг тийм ээ. За мэдэгдэж байгаа зүйл нь зурглаа хий, масштаб мэдэгдэжээ. Газрын зураг дээр тэмдэглэсэн хэмжээ мэдэгдэжээ. Бид нэр бодит хэмжээ буюу километрээр олох нь байна. За мэдээж масштабаа ашиглаад 1 см-т ямар зай багтснаа олно. 100,000 см ашиглая. Хуваа. Хэд ах нь 200 км зүйтэй. Энэ бол 1 см-т ямар зай багтсан 200 юм байна. За бодит хэмжээгээ бүгдээр олохын тулд
3,8 сая литргээ 200-аа өржүүлнэ. Тэгвэл Виласта хотоос Эрдэнэ самт сумын хоорондох цай хэд ах нь хүүхдэд? 760 км зайтай юм байна. За 3 бодлогын хариуг тулгаад хичээд тэмдэглээрэй хүүхдүүд.